Сайн байцгаана уу манайхан халууна байна. Тэрнхүү бичлэгийг би бүх бага насны хүүхэдтэй ээжүүд болон мөн ээж болохоор төлөвлөж байгаа охтуудтай зориулж байна. Өнөөдөр хэдүүлээ. Яагаад ээж хүн гэртээ сууж хүүхдээ 2 нас хүртэл нь харах нь чухал юм бэ? Энэ нь хүүхдэд ямар эерэг нөлөөтэй талаар ярилцах болно. Тэгэхээр энэ хүү бичлэгний төгсгөлд та хэрхэн амжилттай эрүүл хүүхэд өсгөх талаар суралцах болно. Тэгэхээр хүүхэд 2 нас хүрэх үед тархиных нь 80% нь бүрэлдэн тогтцсон байж байгаа. Тэгэхээр эхний 2 жил бол маш чухал тухайн хүүхдийн хөгжил. Эхний 2 жил та хүүхэдтэйгээ бие болгон сэтгэлийн хувьд хэр их ойр байна. Тэр хэмжээгээр та тэр хүүхдийн тархиных нь бүтцэд нөлөөлж байна гэсэн үг байна. Та хүүхдээ хөхөөр хооллох тусам, уйлах үед нь очиж аргадах тусам, тийм ээ, нүдрүү нь харж, ярилцаж, инээж дуудуулж өгч гэдэг юм уу. Эдгээр бүх холбоо харилцаа болгон цаанаа учиртай хамгийн чухал зүйл нь аюулгүй сэтгэлийн холбоосыг хүүхдэд бий болгож өгч идэг. Энэ нь том болоод тухайн хүүхдийн бусадтай харилцах харилцаанд хамгийн чухал үндсэн суурь юм аа. Ийм ихийн хайр халамжийг мэдэрсэн хүүхдүүд том болоод маш тийм сэтгэл зүйн дархлаатай, resilience гэж ярьдаг шүү дээ, тий. Маш тийм сэтгэлийн хаттай, тамир тэнхээтэй хүүхдүүд болж өсч идэг. Тэгэхээр энэ нь эргээд сэтгэл зүйн өвчлүүд болох донтолт ч юм уу, эсвэл сэтгэл готрол, түгшүүр гэх мэт өвчлүүдээс хамгаалах маш том хамгаалалт нь болж идэг юм шүү. Тэгэхээр эрүүл тарих бүрэлдэхийн тулд ээж хүний үүрэг асар чухал ах нэ. Харин эсвэргээрээ та яг энэ хамгийн чухал үе болох эхний 2 жилд нь хүүхдээ хаад ирэгдэн байхгүй, эсвэл олон цагаар, олон хоногоор тийм ээ сайн таньж мэдгүй хүнд үлдээж авах ч гэдэг юм уу. Ингээх үед энэ нь хүүхдэд асар том стресс үүсгэнэ. За тэгээ энэ нь бол тархинд маш сөргөөр нөлөөлж идэг. Мөн адил дэрэгдэн та байсан ч гэсэндээ хүүхдээ олон цагаар уйлуулах ч гэдэг юм уу. Яг тэр бие болон физиолог те сэтгэл зүйн хэрэгцээг нь бүрэн хангаж өгөхгүй, үл тоож, үл хайхрах юм бол ялгаагүй тэр аюултай сэтгэл зүйн холбоо буюу insecure attachment-ийг бол үүсгэж идэг. Тэгэхээр ийм insecure attachment аюултай сэтгэл зүйн холбоостой хүүхдүүд бол том болоод сэтгэл зүйгээ удирдах чадвар маш сул. Дээрээс нь бусадтай ингэж харилцах, ойлголцох харилцааны маш тийм асуудлуудтай нүүр тулж идэг. Тэгэд хамгийн хэцүү зүйл нь юм бол та хүүхдээ өсвөр наснд нь очих үед нь ойлголцоход их төвөгтэй болно. Та хүүхдээ эхний энэ 2 жилд нь хэр их үл тоонд, хэр их хайж явна, тэр хэмжээгээр хүүхэдтэй нь өсвөр наснд очиод ирэхээрээ таныг мөн үл тоож, танаас зүгтаж дүүлж эхэлнэ гэсэн үг. За тэг ингээ харахаар та хэд манаас бодчихж магадгүй те. Яагаад заавал ээж гэж аавууд ч юм уу эсвэл эмээ өвөө ч гэсэндээ чухал штэ гэж. Мэдээж чухал эдгээр хүмүүс бол тухайн хүүхдийн хөгжилд бол маш чухал үүрэг гүйцэтгэн. Гэхдээ ээжүүдийн үүргээс илүү ялгаатай байдаг. Ээж хүн гэдэг байглаасаа тийм ээ бид нар хүүхдэд тээж, төрүүлэх, хөхөр хооллох гэх мэтчлэн бид нар байглаасаа мөн зүүн савнгаараа хүүхдтэйгээ холбогдсон байж байдаг. Тийм учраас тэр эмэгтэй гормонууд тийм ээ эстроген, эндорфин, окситоцин гэдэг юм уу энэ гормонууд болон бусад энэ гормонууд маань хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдахад нь хүүхдээ тайвшруулж таатгаруулахад бол чухал нөлөө үзүүлж идэг юм аа ээжүүдийн зүгээс. За харин аавуудын үүрэг ямар үед илүү чухал болдог вэ гэхээр хүүхэд илүү хөдөлгөөнд ороод ирэх үед эер гормон тийм ээ хүүхдэдтэй тоглох замаар хүүхдэд юмыг зааж сургах, хамтдаа юм бүтээх замаар эрсдэл хийх чадвар, төвчээр бие даасан эргэлхэг байдал ч гэдэг юм уу те энэ бүх зүйлийг бол аав ингэж хүүхдэд зааж сургаж идэг. Эмээ өвөөгийн оролцоо бол мэдээж маш чухал. Аль болох олон туслах хүмүүстэй тийм ээ асран хамгаалагч нартай байх тусмаа сайн. Гэхдээ эдгээр хүмүүс бол ээжийг хизээж орлож чадахгүй. Манай ахын хүүхэд жишээ ингээд эмээ дээр очдог байхгүй юу? Тэгэл нэг очиод эхний өдрөө би эмээ дээр очиж хана гэл ингээд очдог гэж байгаа. Тэгэл нэг 2-3 хоноол дачин болж эхлэв шүү дээ. Ээж аваагаа санаал. Тэгэл ээж авруугаа залгаал намайг ирж аваач гэл. Тэгэхээр хүүхдэд бол тухайн ээж нь тийм ээ юугаарч солишгүй, дахин давтагдашгүй маш тийм өвөрмөц байдаг шүү. Таны үнэр, таны тэр дуу хоолойны өнгө тэр арьс арсаараа хүрэлцэх ч гэдэг юм уу. Эдгээр биеийн хилэмжүүд бол хүүхдэд эхний хэдэн жил бол маш чухал байж байгаа. Таны зүгээр л хүүхдийнхээ хажууд те ингээл байж ахын л тэр хүүхдэд бол асар их тансаглал, асар том аз жаргалыг бол хүүхдэд өгч идэг шүү. Тэгэд би яг энэ их хүрийн холбоос гэдэг энэ зүйлийг ингээд судлах явцдаа энэ лав сүрэнгуй
ижийтэйгээ байхад би баян байсан гэдэг ингээд шүлгийг олж уншаад тэр миний бүр сэтгэл ингээд яалтчгүй огшоод ингээд нүднээс хараад нулимс гарах гэж байгаа байхгүй юу. Тэгээ би ч өөрөө ээж хүн 2 хүүхэдтэй тэгээд яалтчгүй хүн ингээ ээж болохоор одоо өхөж чаддгүй юм бэлээ. Тэ одоо өхөл одоо би яана гэхээсээ л одоо миний хүүхдүүд яана. Тэ намайг байхгүй бол эднэр маань яандаа гэж ингэж санаа зовдөг юм бэлээ штэ. Тэгээд би яг энэ шүлгийг ингээ уншижсэн чинь энэ тэр ижигээ алдсан л нэг хүүгийн тэр сэтгэлийн гансрал ижи байх үед тийм ээ ямар гоё ингэж сэтгэлд сэлмэж нар гардаг. Ижи байхгүй болох үед яаж тэ сэтгэл хоосордог гэдгийг энэ ингээ шүлгэн дээр харуулж байгаа байхгүй юу. Тэгээ би нэг уншаал нэрэл одоо тэ ингээд ээж нь байхгүй болчвол хүү маань одоо хүүхдүүд маань яг л ингэж л одоо мэдрэмж авах бах та гэдэг ч юм. Ингээл нэг бодсон чинь бүр өөрөө ирэхгүй миний ингээд баг нүднээс ингээд нулимс гараад ингээд би айгүй тэр талаар ингээд бодож исэн. Тэгээ би бас нэг та хадад агийн нэг хитгэн мөрийг нь уншаад өгье гэж бодож байна. Яг үгүй миний ярьж байгаа зүйлтэй холбоотой учраас за ингэж байгаа юм. Орилсоор ижидээ очин нулимсаа арчуулахад одод бүгдээрээ миний дотор л төгдөг байсан. Ижи минь инээгээд над руу ирэхэд энхэн замбуу твийн аран наддээр л хасгардаг байсан. Тэгэхээр таны тэр хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа тийм ээ тэр хүүхдээ аргадаж тайвшруулах ойлгох үед нь одоо өөдөөс нь ингээд инээн гэдэг бол тухайн хүүхдэд тэг ингээд нар асгарна гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Тэр сайхан халуун дулаан мэдрэмжийг хүүхдэд өгдөг байх нэ. Тэгээ ингэж байгаа юм. Ижийтэйгээ байхад би баян байсан. Ижигээ амралснаас хойш энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлах чинь би болсон гэж байгаа юм. Амар хэлж байгааз те. Тэр хоосрол. Тэгэд үхлээс бусдыг гуйхгүй гэж штэ. Тэгэхээр ижи хүн ингээд явах үед тэр үр хүүхэд болвол ингэж хоосрол тэр emptiness те маш их юм хүндий юм хоосон мэдрэмжийг бол хүүхэд мэдэрдэг байх нэ. Ижи байх үед бол тэр халуун дулаан сэтгэлийн одоо амар амгаланг бол хүүхэд мэдэрдэг байх нэ. Тэгэхээр таны зүгээр л хүүхдийнхаа хажууд ингээд суугаад хүүхд рүүгээ хараад инээж байх тэр мөчөд л хүүхдийн тэр дотор тийм ээ ямар их аз жаргал баяр хөөр бий болдог гэж бодож байна. Харин эсэргээрээ та ингээд орхиод явах тийм ээ хэдэн цаг одоо гэдэг хэдэн 7 хоног ч юм уу ингээд олон хоногоор олон сараар ингээд хүүхдээ орхиод явж байгаа ингээд би бас ээж нарыг харж байгаа байхгүй юу. Одоо тэгэхээр тэр хүүхдийн одоо сэтгэл ямар их тийм ээ хаосорч эзгүүдж байгаа бол доо гэж би бодож байгаа юм. Тэгэхээр энэ одоо бичлэгийг минь үзэж байгаа тийм ээ ээжүүдтэй хандаад хэлэхэд хүүхдээ хайрлаарай, хүүхдийнхээ дэргэд байгаарай. За тэгэхээр ээж хүн биеэрээ тийм ээ хүүхэдтэйгээ ингэж хүрэлцэж, хүүхэдтэйгээ арьсаараа хүрж, биеэрээ одоо хүүхдэд тэрвэрч, үнсэж, хайр халамжаа ингэж илэрхийлэх нь яагаад чухал юм бэ гэдгийг судалсан юм судалгаа байдаг. Майкл Мини гэдэг энэ судлаач доктор хүн маань юг гаргаж ирсэн бэ гэхээр амьтдын зулцгаа одоо хэрхэн одоо халамжилж тийм ээ одоо licking and grooming буюу зулцгаа одоо ингэж хилээрээ долоож цэвэрлэж тэ одоо хүнийхаар бол ингэж одоо үнсэж тэрвэрч хайрлаж штэ. Тэгэхээр энэ байдлыг нь судлаад за тэгээд судалгааны хариу юу гэж харсан бэлээ. Одоо тэгэж их долоолж цэвэрлүүлжсэн тэр зулцгнууд бол маш их стрессийг одоо даван туулах чадвар өндөртэй. Харцангуй одоо юм эрүүл өсөж байж байгаа байхгүй юу? Нөгөө талдаа эсэргээрээ тийм ээ ингэж хэрэг долоолгуулж цэвэрлүүлж тийм ээ ингэж хайр халамжийг аваагүй тэр зулцгнууд бол амархан ингэж стресс өртөмхий мөн дээрээс нь урт наслахгүй байгаад байсан. Тэгэхээр энэ судалгаа юу харуулж байна вэ гэхээр тухайн их хүний биеэрээ одоо хүүхдтэйгээ тийм ээ ойр байх энэ нь цаашдаа тухайн хүүхдийн амьдралын энэ аар саархан бэрхшээлийг даван туулах, стрессийг зөв зохицуулж удирдах, сэтгэлээ зөв залж чиглүүлэх, энэ төсвөр төвчээр гэдэг зүйл бол суурь нь байгаад шүү дээ. Энэ зүйлийг бий болгодог суурь нь байгаад байна. За тэгээ эцэст нь хэлэхэд таны дотор амьдраад 10 сар амьдраад тийм ээ таны одоо яс цуснаас асарч гараад ирсэн энэ бяцхан ам бол биднээс 100% бие болон сэтгэлийн хувьд хамааралтай. Тэгээ тэр тусмаа эхний энэ 2 жил бол тархиныхаа 80% нь бүрэлдчихдэг. Эхний 5 жил бол 90% ингээ бүрэлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эхний 2 жил бол асар хурцтай танаа одоо хүүхдийн тань тарих
одоо ингэж бүтцээ олж байгаа гэсэн үг. Нөгөө танин мэддэг чадваруу, сэтгэл хөдлөлөө удирдах чадварууд тийм ээ. Бүхий л тархины одоо чухал бүтцүүд нь одоо ингэ бий болж байгаа эхний 2 жил. Тэгэхээр таны гүйцэтгэх үүрэг үүн дээр бол маш чухал үүрэгтэй маань. За тэгээ энэхүү бичлэгийг маань магадгүй гэртээ сууж байгаа ээжүүд маань үзэж байгаа бол би ингэж хэлмээр байна. Та магадгүй цалин авдаггүй тийм ээ, одоо магадгүй гэр бүлээ санхүүгээр хангадаггүй байж болох ч гэсэн таны өгдөг тэр тээврэлт, тэр үнсэлт, тэр гараа гаргаж хийдэг хоолт нь цалингаас хэд дахин илүү үн цэнийг та тэр гэр бүлд оруулж байгаа шүү. За бүр цаашлаад энэ улс их орн нийгэмдээ оруулж байгаа шүү. Яагаад гэвэл та сэтгэл зүйн хувьд эргүүл бусдыг одоо инэрэн хайрлах сэтгэлтэй тийм хүнлэг хүнийг өсгөж байна. Ирээдүйн Монголын иргэнийг өсгөж байна гэсэн үг. Тэгэхээр үүнээс илүү одоо их орондоо оруулж байгаа хувь нэмэр гэж байх вэ? Тэгэхээр та бүхэн өөрсдөө бахархаарай, бүгдийнхаа дэргэд байгаарай. За ингээд өнөөдрийн бичлэгтэй маань хамтаас нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.